Эрт дээр цагт энэ нутагт Совд гэж нэгэн ядуу ир байж. Тэр нэгэн удаа Эрдэнэзууд мөргөл үлдэхээр явахдаа нэгэн хувилгаанд бараалхаж амьдралын хүнд бэрхэ тоочтол өнөө хувилгаан манайд нэг их буянтан ирнэ гэсэн сураг байсан юм та байх нь л дээ гэж гинэ. Совд ядуу надаар тохуурхаж байна даа гэж дотроо гомрохсноо. Тэгэд би одоо яах вэ гэвэл хувилгаан одоо та буц таа гэж Совд тэгтнэ. Гүй ядаж танаас адис үртэж явуулсан гэвэл хувилгаан адсэлж өгөөд. Замд чинь ямар нэг содон сони юм тааралдвал буцаад хүрээд ирээрэй гэж захилаа. Совд нутгийн зүг явсаар нэгэн шөнө хонхор газарт ирж хоноод өглөө замаа үргэлжлүүлэхээр хөдөлтөл сам дээрнэ. Өөдөө харсан гавлын ясан дотор 3 улаан цэцэг ургасан байхыг үзлээ гинэ. Эргэлзэж гайхсан гэр өнөө өхийг авч өвөртлөөд гэгэнтэнд очлоо. Гэгэнтэн гавлын ясыг ариулж 10 найлж өгөөд. За та нутаг өшөөндөө очиод энэ гавлын ясаа уул хангай дайваргоод унаа цагаан тэмээг сэтрэлжгээрэй гэж гинэ. Ядуу эр хувилгаанд нь хэлснийг ёсоор болгосны хойно хэдэн үеэрээ баян тарган сайн сайхан явах болсон юм гэдэг. Эмч төгрөг үнэхээр ич хэдийн орон. Тэмээн сүргийн үлгий өгөөмөр сайхан нутаг үлээ.